till I'm drunk, smoke till I'm high, castle on the hill, wake up in the sky, you can't tell me I ain't fly, I know I'm super fly, I know I'm super fly. Хай. Бүгдээрээ нөө өглөө өдөр оройн минь төргий. Хоол ичээ сайхан оллоорой. Тэг унтах чивэл манай подкастыг сонгоод сонсож байгаад маш их баярлалаа. За өмнөх дугаар дээр бит хоёр зөндөө хим яриад бүр ингээд сэдвээсээ хайлаад нэг юм ярьжсэн мартаад өөр юм руу ороод ийд бүр өөртөө дараа сонсоод бас жоохон харамсаад тий. Холын яриалт лөө. Тий. Уртаа яриалт. Сэдвээс сэдв рүү хариасан байгаа. Тэг яг нэг юм ярьж агаад мартаад шал өөр юм яриа явцсан. Тэг тэрэн дээр жоохон хүмүүс шүүмжилтэй амжсэн. Тэгээд одоо яг нэг сэдвээ барьж ярина. За тэгээ өнөөдрийн сэдв бол K-life. K-pop, солонгос кино, солонгос K-drama тий. Тэгээд яг дахиад K-pop-ын талаар ярина. Тэгэхдээ зочин ураад тий. Чи өөрийгөө мэдчихээн урагдах хүнээ аач. Тийм ээ чи дараагийн дугаар дээр урагдана. Чи яг энийг сонсч ивэл чи яг дараагийн дугаар дээр урагдана. Чи өөөсөө өөрийгөө хин гэдэг мэдчихээн. За тэгээд өнөөдөртөө болохоор юунаас эхлэе гэж бодлоо. За K-pop-ийн би нэг бүр нөгөө дээр нийтээс уншиж бодоол явуулсахгүй нөгөө K-pop-ийн хар бараан тал. Солонгос тийм юуны хар бараан талын талаар ярих гэж утсан. Харин тийм. Тэгээд хүмүүс нөгөө 2019 оны K-pop-ийн хувьд хамгийн нөгөө онцгой жилээс ингээд 19. Тийм яа тэгэхээр нөгөө 3 сард нөгөө Big Bang-ийн single хэрэг тэгээд сая нөгөө FX-ийн Soli Ama оролцсон гэд. Тэгсэн чинь нэг хүн үгүй яг үндэ 14 он хамгийн амар байсан юм аа. Тэгсэн. Тэгээд 14 онд юу болсон бэ гэд харсан байгаа. За. За. Ийгүй би өөрийгөө амар K-pop сонсдог гэж боддог байсан хгүй юу? За. Тэгсэн чинь манай өрөөний охин бас амар K-pop сонсдог. Тэгээд би нэг удаа алий чи юу үзэж байгаа гэсэн чинь энэ нөгөө Джесси ахгүй, энэ нөгөө хин, энэ тэр ахгүй би бүр нэг ч мэдэхгүй заяо. Тэгснээ би ерөн сонсдгүй юм байна гэж яг тэр үед өөрийгөө мэдээл. Тэгэл яг бодоодсэн чинь ингээд би зөвөр BTS тэгээд Blackpink энтрийг сонсдог гэд тэгээд нөгөө тэд нар чи сүүлийн үеийн хамтлаг болохоор би ингээд за би сүүлийн үеийн хамтлагийг сонсож байгаа. Тийм болохоор би K-pop сонсож байгаа гэж боддог байсан чи үгүй байсан. Ер нь Big Bang-ээс цаашгүй юм байлээ. Тэгэл ер нь амар хамтлаг байт юм бэл. Mamamoo юу лээ. Mamamoo чинь амар Mamamoo нөгөө дөнгөж дебют хийсэн байхдаа 2014 билүү 2015 онд Монголд ирчихсэн мөлий. Тийм. Нөгөө Солонгос Монголын дипломат харилцааны 25 жил яагаа. Тэр нөгөө Tiara-гийн тоглолт Монголд болоод тэрүүгээр ирсэн бол. Тэр хавцаа тий. Тэгээд тэр үед нөгөө амар сургаггүй байсан. Өөртөө ч дөнгөж дебютлсэн. Солонгостой шиг мэддэггүй байсан. Тэгсэн чи яг бүр 18 19 онд бүр амар хичээг аваад одоо бүр хамгийн лаг хамтлагуудын нэг болсон. Би тэр Tiara-гийн тоглолтыг үзчихсэн ш. Тэгэхээр тэрнээс Tiara гарахаас өмнө амар их тийм солонгос хамтлагууд бас байсан хгүй юу? Тэгээд тэднийг мэдхгүй. Тэгээд амар удаан хүлээгээд Tiara чи Монголд ирч авсалтай тийм үү? Сургууль алганы урлагийн үзлэг дээр роллипол харин тийм. Тэгэл тэрэн дээр бүр амар бүжгэлж байсан. Чи ер нь хэдэн оноос K-pop сонсож байгаа юм? Хамгийн анхных бол Big Bang-ийг сонсч эхэлсэн. Харуу тэгээд Тэяны ямар дойлээ Eyes no sleep so. Окей. Тэр чинь энийх лээ. Үгүй яг Тэяны хэлтаа гэхдээ яг бас нэг юм найз охинтой нэг кино дуу эдим аа тэрийг би яг харуу тэр Тэяны дуу тэр хоёрыг сонсч яг эхэлж байсан. Тэгэл Big Bang-ийн шүтэн бишрэгч. Тэгээд Big Bang-ийн шүтэн. Тэгсэн шүтэн болсон. Миний шүтэн. Тэгээд тэгсэн чинь өөрийгөө VIP гэж боддог ч басгүй юм байлээ. Яг сүмгэрийн талаар би бас саяхан л мэдсэн.
Тэгсэн чинь ер нь явж би ер нь K-pop их муу сонсдог юм бил. Би болохоор 2010 оноос хаа. Яг 2012 он хүртэл ингээд бүр амар донтцсон заяа. Бүр ингээд тэр үед би Super Junior, FT Island, Tiara тэгээд тэр үед EXO дебютлээгөө яа нөө EXO дебютлэх гээд хамтлагийн гишүүдийн зургийг ингээд нэг нэгээр нь ингээд ил болгодог. Тэгэлээ ингээд нэг нэгээр ил болж исэн тийм үед амар донтцсон сонсдог. Тэгээ нөгөө нэг Монголын телевизээр KBS Blue ямар ч тэр ингээд гардаг байсан шүү дээ тий. Тэнгүүд нөгөө нэг Music Bank гэдэргээ нөгөө нэг шоунууд нь гардаг. Тэрийг ингээд цагаан харж байгаа л ингээл өглөө эрт таарчдаг ч байлээ. Яадаг ч байлээ да ингээл чичирж байгаа л үздэг. Тэгээ нөгөө оддын нэг солонгос сууг үздэг гэсэн үг. Тэгээд явдсан чи 2012 онд нөгөө One Direction-ыг мэддэг болоод тэгээ солонгосоо бүр хаяад бүр ингээд бүр мэдгээ байлаа. Тэгээд би бүр BTS мисийг бараг энэ жилээс л мэддэг болсон. Тэгээд яг энэ жилийн хавар яг нэг 3 сар нөгөө Сэнгэрийн хэрэг гараад тэгээ буцаад нөгөө K-pop ингээ уншаад байсан чинь бүр ороод тэгээ нөгөө Instagram дээр нэгэн үзчихэр ингээд адилхан юм гарч ирээд идэв штеп. Тэгсэн чи та ингээ K-pop гарч ирээд тэгээ бүр ингээ гүнзгий ороод тэгээд хавраасаа буцаад улаан K-pop ч юм болсон байгаа. Би яг тэр нөгөө Big Bang Made цомгоо гаргаад тэгэл яг аялан тоглолтоо хийгээл явж хаад бүр ингээд амар бүр ингээд дурлаад тэгээ нөгөө few intrigue бүр ингээд ringtone дээрээ тавиад би бүр амар орцсон. Тэгэл Big Bang-ийг бүр яг хүчээсэн яг тэр үед тэгээд бүр амар оргил хийсэн баха. Тэгээ яг нөгөө YouTube дээр тэр үед амар их нөгөө бичлэгнүүд хийдэг. Big Bang уу? Тий. Нөгөө нэг аялан тоглолтынхаа бичлэгийг ингээ амар хуваалцдаг. Тэр нь үзэхэр уйлах амар хэцүү. Яа. Тэгэл нөгөө хүмүүс нөгөө октод ч ойрлж морилол тэгэл ингээл подолк бүр авмаар санагдал. Бүр ээжтэй бүр би солонгос юм яа гэж хэлмээр санагдав. Тэг би бүр яг өөрийгөө яг солонгос явна л гэж боддогс. Харин тий. Тэг явна л гэж яг чихнээс боддогс. Тэгээд яваад нэг очиод уулзчих юм шиг тий. Очиж бүр суун муу гэж боддог. Тэг нөгөө хятадаар хятадд аялан тоглолтоор явж исэн чинь би бүр яг за хятад руу визгүй юм чинь гээд бүр ээжээс гомар санагдав. Бүр ингэ чи хятад явъя гэж хэлмээр санагдчихсэн тий. Тоглолтын үзүүл бас шал бүр амар нөгөө манай найз G-Dragon-ыг цэрэгт явахаас өмнө Америкт бас нэг тур хийжсэн байна. Тэгээ манай найз Америкт тоглолтын үзчихсэн. G-Dragon. Тэгээ G-Dragon хайртай манай найз. Гүн чи сонсож байна уу? Чи хайртай үстэй. Тэгээд амар гоёсэн гэсэн. Тэгээд юм дуртай дуучны хаан тоглолтыг үзэх бол тэгээд харин тий. За тэгээ өөр ямар хамтлаг өгдөлээ. Би одоо бол хамтлагуудыг бол бараг л мэдэхгүй байна. Би бол BTS, Blackpink, Big Bang, та YG-гийн хамтлагуудыг мэддэг юм шүү дээ. Тийм бах тий. Тэгээд JYP-гаас 2PM нэг хэсэг амар орно. Тэгээд 2PM, 2AM хоёрыг бас амар сонсдог ус. Тэгээд одоо мэдхгүй ерөөсөө дуу муу хийхгүй аа. Тийм нөө солонгосын нэг компаниуд нь топ 3 компани. YG, SM, JYP. Тэгээд энэ 3 компанид ороод дебютлсэн хамтлагууд бол бараг хизээж фейлддэг. Гэхдээ одоо нэг BTS-ийн компани ирж байгаа юм шүү. За BTS-ийн компани талаар нэг юм ярьж өгье заяа. BTS-ийн компани одоо дандаа зөвхөн эрэгтэй трейни авдаг гинэ. За яагаад вэ гэсэн чинь нөгөө нэг эмэгтэй хамтлаг дебютлүүлчихсэн байна л да. Бас 14 онд билүү дээ. Тэрнээс өмнө ч лөө Glam гэдэг нэг эмэгтэй хамтлаг. Тэгсэн чинь нөгөө нэг гишүүн нь нэг модельтэй нийлэнгүүтэй нөгөө нэг жүжигчин Кан Бюн Хюн лөө. За би одоо юун дээр тоглолтыг хэлье заяа. Саксч юм. Гүг жүжигчин нөгөө энэ Кан биш юм бэ? И Бюн Хюн гэд энэ чи юун дээр тоглолтог лээ? Нөгөө нэг юу Iris тий.
Нөгөө хин биш инха. Инха тий. Инха тэгээд Энэ нөгөө их нартай ээжээ. их нэртэй. Нөгөө нэг залуу дуучинтай нэр холбогдоод тэгээд Тэгсэн чинь тэр ингээд уншаад үзсэн чинь яг юу болсон бэ гэсэн чинь одоо тэр Glam хамтлагийн эмэгтний дуучин модель энэ гурав ингээд жоохон охин байсан гэдэг. арх уусан гэж аахгүй юу? Тэгсэн чинь энэ ингээд жоохон тийм тохиромжгүй тийм том хүний жоок мөг хэлсэн юм уу та. Тэгсэн чинь ингээд нөгөө хоёр нь бичлэг хийцэн. Тэгээ яг тэр хоёрын биемид ингээд хурж мөрсөн юм шиг байгаа ингээд юм яриад ингээд нээлгэж явахтай. Тэгсэн чинь нөгөө бичлэг хийгээд дараа нь энийг сүрдүүлээд нөгөө тэдэн тэр бүм баг вон үг тэгвэл энийг чинь тараахгүйгээд тэгсэн чинь энэ жүжигч нь эргүүлээд нөгөө хоёрыг чинь нөгөө намайг ингэж сүрдүүлээд байна гэж цагтаад өгөөд тэгээд шүүхтээд бүр бөө юм болоод тэгээ яг үнэндээ энэ жүжигч нь ямар ч буруу юм хийгээгүй тэгээд харин ч ингэж сүрдүүлгийн хохирогч болчлоо гэд шүүхтээ тэгээд энэ жүжигч нь ялаад тэгээд тэр хоёрын нэг нь 1 жил шорон цуухарлаа нэг нь 1 жил 2 сар шорон цуухарлаа. Тэгээд тэр нөгөө Big Hit Entertainment нөгөө дахиж тийм эмхтэй трейний ахаа болцсон гэд нэг тийм уншчихсан. Зөвхөн одоо эрэгтэй хамтлаг л гаргана гэд. Энэ инхаа чинь нөгөө нэг их нэртэйгээ суугаад бараг яг жилийн дараа баха тий. Хинэр нь яг өөр тийшээгээ нөгөө кино зураг авалтаар явцсан байх үед нөхөр нь яг ийм сенсац тарьцсан. Oh my. Тэгээд энэ хоёрыг салчлаа малчлаагээ бүр бөө юм болчихсон байхгүй юу? Би тэгэл бүр энийг бүр уг нь амар хайртай байхгүй юу? Тэгсэн чи үзье ядаа. Тэгсэн чи харин сүулт ингээд худлаа гэдг нь мэдээдээ. Тэгээд энэ хоёр хүүхэд мөхттэй боллоо тий. Хүүхэдтэй болсон. Тэг амар хөөрхөн. 12 насны зүрх юм шүү дээ. Тий. Тийм бай. Тэгээд нэг юм болчихсон мэлээ бас 2014 онд. Тэгээд гүтгэгдээд. Гэтэл бас одоо солонгосын юм entertainment-ууд ингээд нэг хамтлагаар ингээд дэлхийд гарч ийн гэхээр бүр амар сайн баг. Гэтэ яг хөө бүр 90-ад оноос ер нь л K-pop бараг үндсэн тавигдсан юм шиг байна тий. Тэр нөө JYP-гийн захирал чинь өөрөө дуулж муулж ирсэн юм билээ шүү дээ. Бас YG-гийн захирал энэ төр чинь хип-хоп хамтлаганд баг байсан юм шиг байна тий. Тэр YG-гийн захирал байсан хамтлаг болохоор South TG and the Boys гэх нэртэй хамтлаг. Тэгээ нөө тэр эдийг одоогийн нөө K-pop-ын үндсийг тавьсан гэж ярьдаг. Тий. Тэгээ одоо тэр South TG нь болохоор амар тийм юу зүгээр амар баяжцсан тийм чимээг амьдэрдэг. Тэгээд энэ нөгөө хамтлагийн гишүүний шоронд яасан гэдгсэн шүү дээ. Glam хамтлаг. Glam гээд тэгэд энэ үлдсэн 3-ынх нь хувьд амар шудраг болсон гэж байгаа шүү дээ. Тэг ингээд хичээж нэг юм дебютлсэн чинь зүгээр нэг гишүүнийхээ болоод тий. Тэгээ ямар ч нэр хүндг болоод дахиж хаанч очих газаргүй болоод. Тэгтээ шоронд орно гэхээр бүр амар сонсогдож байна тий. Тэгэл шоронд орсон жүжигчин дуучин ер нь ямар ч олонний танил хүн байсан ч гэсэн шоронд ороод тэгэл тэр хүний талаар дахиж телевизээр гарахгүй тэгээд кинонд тоглож исэн бол тэрийг ингээл блүр тэгээд ингэчтэй мөлий тий. Тэр хүний ямар ч юмыг ингээд бүр устгаа хийчтэй юм л ч тий. Эсвэл катлдаг ч юм. Яг тэр нь бас ингээд зөв ч гэсэн бас нэг талаараа бас нэг хүнд хэрэг хийгээгүй байх чинь зүгээр ингээд нэг үерхэж мүерхснийхэн төлөө агентлагаасаа хөөснөө бүх юм минь блүрдэж тий. Тэр бас айгуусан нөө. Солонгосын тэр нь жоохон зүг тий. Үерхэж болохгүй. Бас хүн л юм чинь нэ. За өөр ямар хамтлаг вэ? Эсвэл K-drama. За чиний дуртай жүжигчин. Гомё шүү дээ мэдээж. Нөхөр. One and only. Бидний нөхрүүд солонгосоор дүүрв. Тэгэл дурлал бүгд нөхөр болно тий. Тэгэл хэсэг хугацаанд дараа. Гэтэ энэ хүн нөхөртэй амар хүнж хэдэн жил болж байна. Яг Goblin гараал. Тийм. 2-3 жил. Goblin шүү дээ. Тэгэл дуртай. Гэтэ тэрний өмнө нөгөө нэг Silence гээд кино хийжсэн нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн
сургууль нөгөө тэр кинон болохоор тэр сургуулийн тухай тэгээ нөгөө багш нар нь хүүхдүүд амар хүчрхийлдэг. Тэгвэл манай хүн шинэ багш болж очиод нэг ангитай тийм тэгээд нөгөө тэднүүстэй тэнцэж байгаа шалаар гардаг. Тэгээд энэ кино гараад бас Солонгосын нөгөө хуулинд өөрчлөлт орсон гэсэн хөгжлийн мэргэжилтийн хүүхдүүдийн талаар тэр сургуулийн талаар юм шаарлаа. Зүгээр ганц кино нөлөөлөө. Тийм энэ кино амар сенсац тариад энэ бас үзэхээр амар хэцүү кино. Амар сэтгэл санаагаар. Гэхдээ нэг юм номноос сэтгэлсэн юм байл л дээ. Бас үзээрээ Silence тэгээ нөгөө нэр нь болохоор The Crucible гэнэ. Тэгээ энэ хүний тоглосон кинонууд бас амар сенсац тарьдаг тийм ингээл Goblin байна. Тэгээд Train to Busan. Тэгээ амар тийм зөвүүн дөрүүд тэгээд бас нэг амар сүртэй шимшиг мөртлөө амар тийм ингээд хоногшхоор тийм дүрнүүд үлдээдэг. Чи Train to Busan үзсэн үү? Үзсэн. Гэхдээ яг тэр үед зүгээр ингээд Facebook орсон байхгүй юу? Тэгсэн чинь ингээд зарим пэйж хуудасаар ингээд кинонуудыг лайваар гаргаад дий штий. Тэгээ зүгээр гүйлгэж хагаад яг лайв гарч ирсэн байхгүй юу? Тэгээ яг нэг төгсгөл хэсгийг л юу н үзсэн юм шиг байгаамаа. Нэг сүүлээсээ нэг 30 минутын л үзсэн юм шиг байна. Тэгэл баг ойлгоцсон шүү дээ. Тэгэл юу яг юу болсон яасан гэл. Тэгээд тэр төгсгөл хэсэг дээр нь бас уйлсан нөгөө аав нь зомби яг хөрөлтэй хэсэг дээр. Тэгэл яг зомби болцсон ч гэсэн яг ингээ бодоод байдсан шүү дээ охиноо. Тэрэн дээр уйлаад нөгөө хамгийн анх тэрсэн үеийн юм шиг байна. Тэгээ хүүхдийн хүлийн гаргаад тэр хэсэг байна. Тэгтээ тэр Train to Busan-ы нөгөө зомбинууд амар үнэмшилтэй. Тий. Бас тэр шүү. Дэлхийд даяараа бас сенсацтай киноос шүү тий. Бараг бокс офис орсон болов уу? Хари ершлсэн буян болсон шүү. $96.4 сая долларын ашигтайсэн юм шүү дээ. YouTube дээр 69 рублээр үзэх үү гинэ. Бүрүү. Тэгээ нөгөө нэг Train to Busan-ыг Goblin дээр гардаг штэ нөгөө чи болцож явахдаа Train to Busan-ыг үзээд тэр инээдтэй тэгснэ жүжигч нь тантай амар адилхан яа. Нүүр амаа дараад ирсэн. Тэр бас инээдтэй хэсэг байсан шүү. За чиний хамгийн дуртай жүжигч юм бэ? Зөндөлтөө. Гэхдээ яг одоо толгойд орж ирэхгүй байна. Юу ин. Яа тэр бол үнэхээр хайр. Нөгөө нэг анх Загварын хаан гэх кинон дээр тоглож байхад нь яг дурлаад тэгээ ингээд өөр кино минь тоглохгүй байхаар нь ер нь л марцсан байхгүй юу? Тэгээ амар санамсаргүй байдлаар ингээд кино театрт яг очсон найзуудаараа тэгээд яг ямар кино үзэх үү гэд киногоо ерөөсөө яриаггүй шууд зүгээр л кино театр дээр яваад очсон. Тэгсэн чинь нэг ветеран гээд нэг кино гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр нь за энэ зүгээр юм шиг байна гэд зүгээр л үзсэн. Тэр үед ветеран гэдэг кино гарч байгааг ч мэдэхгүй трейлерын ч үзээгүй зүгээр явж ороод үзсэн. Тэгсэн чи бүр амар гоё кинороо орсон. Тэгээ бүр миний хайртай жүжигчин тоглолцсон. Тэгэл бүр амар гоё жүжиглсэн. Тэгэл дахиж дурлаад хайр сэргээл. Тэгэл бүх юмн дээр зураг нь явж муугаал. Миний бүх юм дээр энэ хүний зураг нь яваал. Тэгээд дахиад 2 жилийн дараа бас ингээ ветеран гэдэг киног бүр дахиж үзээд тэгээд дахиж дурлаад тэгээ инстаграмыг олоод тэгээ инстаграмыг дагаад тэгэл нэг юм жүжигчин байгаа бас нэг өөр чинь нэг моделууд байт юм аа
нэг 4 хүнийг нийлүүлсэн үү? Нэг тэгээд юм жүжигчдийн хамтлагч лөө. Мэдгүй. Тэр чинь юу лээ? Тэгээ нөө UI-ийн Солонгос нэг галерей ажилладаг. Студио конкрет кофе шоп. Пегэгүүтэй амар санагддаг шүү. Тэр Пегэгүү бас нөгөө тэр галерейн хөрөнгө оруулагч юм уу? Хамт байгуулсан юм шиг л. Тэгээ энэ Like for Likes гэх киног үзчихсэн үү? Энэ ингээд юм 6 хүний хайрын түүх. Яар хөөрхийн. Гэхдээ манай хүн жоохон л гардаг. Тэгээ ер нь бүгд ингээд жоохон гардаг. Тэгээд бас нэг хөнгөнтийн киноос инээдми. Тэгээ нөгөө нэг ангаагч гэх кинон дээр тоглодог эрэгтэй дээ шүү дээ. Тэр бас амар хөөрхөн. Тэгээ бас нөгөө 1980 Reply 1988. Тий 88-д тоглодог. Сая Монголд ирсэн. Тий сая Монголд ирсэн. Хин Рю Жуниор л. Тийм баха. Би ерөөс нэрийг тогтоодгүй юм аа. Тогтоомоор исэн ч тогтоо. Юу аинал гэсэн. Ягаад тэгэхээр юу энэ учраас энэ тийм бүр хэлэхэд хүртэл амар гоо. Би тэгэл найзтайгаа дандаа юу энэ. Гэхдээ манай хүний жинхэнэ нэр нь Хон шиг. Тэгээ нөгөө Германд амар туртай учраас нөгөө нэг нэрээ германаар нөгөө нэгin тог айн гэх тийм утгаас тэгээ юу айн гэж байгаа. Тэгээд Reply 1988 дээр тоглодог нөгөө өнчиг хайраар найзаагаа хайрлаа тэгээд бүтлгүүцдэг жүжигчин маань ёо би тэрэнд амар хайртай. Тэгээд ингээд ийм модельуд ийм модель гэхдээ жүжигчин тийм энэний нэр чинь юм лээ нөгөө On Your Wedding Day гэдэг бас нэг ангитай тийм солонгос кинонэр тоглолт шүү дээ. Тийм. Нэр нь Kim Young. No. Окей, энэ юм биш. Үгүй юм уу? Энэ дээдлийнх нь. Kim Young Kwan. Hwang Woo-young гэнэ. Жинхэнэ нэр нь Hwang Woo-young. Kim Young Kwan гэнэ. Тэгээ энэ бас амар хөөрхөн жүжигчин. Тэгээд уг нь бол яг жүжигчин биш баха. Модель амар өндөр. Инстанаас амар гоё тий. Чиний үзчихсэн. Бүр хамгийн гоё солонгос олон ангитай кино. Хамгийн гоё олон ангитай кино гэвэл дахин үздэг. За дахин үзнэ гэх юм бол би боловсон ирчүүдийг хийдэж үзсэн өөддгүй амар санаа. Тийм уг нь их гоё залуухан жүжигчин байхгүй ч гэсэн ингээд нэг тийм хайрын түүх амар хөөрхөн санагдаад байдаг байхгүй юу. Тэгээ бас нэг нь болохоор It's Okay That's Love. Яа, тэр бүр би тэрийг бас 2 удаа үзсэн. Тэгээд бүр амар гоё кино. Тэгээд нэг хүмүүс солонгос киног их нэрийн өрх шиг л ингээд төсөөлөд идэв шүү дээ. Тэгээ яг ингээд бит хоёрын одоо саяны хэлсэн кино бол жишээ нь ямар ч тийм утгагүй юм байхгүй ингээд гол санаа амар гоё. Сэтгцийн өвчин бол бусад өвчнтэй л адилхан хүнд нөгөө хилж ирдгүү хийсч ирдэг. Тэгээ сэтгцийн өвчтэй хүмүүс ч гэсэн нийгэмд орж амьдрах тэгээд тийм хүмүүсийг хүлээж авах логикийг ингэж үзэгчтэй суулгаж өгч байгаа юм шиг тийм учраас амар утга учиртай. Би нөгөө солонгос кино үздэг Тийм чи солонгос кино үздэг юм уу? Тэгснэ ингээд чам шиг охтууд байдаг тийм. Йоо. Ямар ч яг дандаа л нэг солонгос хүний зураг хийдэг. Өксөг. Солонгос кино өөр болсон манайхаа. Тийм. Та нарын үздэг солонгос кино байхаа болсон. Одоо шал өөр бас. Тэгээд яг зөндөл кинонууд аа л да амар гоё кинонууд. Гэхдээ яг санаанаас гардаггүй нь бол эднэр ингээд зүгээр энэ бол хайр гэдэг кино бол бүр
Тэр жүжигчт нь амар хөөрхөн. Яг тэр нэг гол дүрийн хоёр жүжигчний chemistry амар таарсан. Тий. Яг л нэг хосоод байгаа юм шиг. Тий. Тэр алгүйсэн. Тэгээд миний нэг 3 дахь юм болохоор Romance is a bonus book гэдэг. За. Нөгөө хин тоглолдог. И Жансук тоглолдог. Би чамд харуулъя заяа. Тэр юуны тухай ихлээр эмэгтэй нэгч хүнтэй суугаа хүүхэдтэй заш нөхөр нь хаяад өөр хүнтэй суучдаг байхгүй юу. Тэгээ энэ эрэгтэй болохоор арай дүү. Тэгээ оюутан байхаас л би энийг мэддэг байсан. Үгүй оюутан ч биш бүр багаасаа би энийг мэддэг байсан. Тэгээд энэ ингээд хайртай л яваад идэг байсан. Тэгээд нөгөө эмэгтэй нэг юм нөхрөөс салаа тэгээд ингээд энэ хоёр хайр цэцгэлж өгдөг тухай. Тэгээд амар энгийн кино ингээд яг л байгаа. Би яг энэ жүжигчэнд нэг тийм дуртай биш аахгүй юу? Нэг тийм сэн санагддаг хүн биш юм шиг үү? Харин тийм. Царай нь бүр нэг яг Барби шиг нэмээс засал амар хийлгүүлсэн ч юм шиг. Урал нь хүртэл нэг тийм цаанаа сонин тий. Тэгэл яг хөөхөн л дөө би нөгөө Пиноккиод тийм шүү дээ. YG-ийнх юм бэ. Тэгээд Пиноккиод яг дуртай. Тэгтэл сэн санагдаад. Одоо энэ жүжигчин цэрэгт явцтэй. Тийм. Гэтэ ингээд зургийг харахаар юм бар биш амар сонирч гэсэн. Кинон дээр ингээд зүгээр тэл хүн шиг тийм. Тэгээд тэр Пиноккиод тоглоо тэр хоёр үерхсэн гээд сенсацгаас явж исэн тий. Тийм гэстэй. Гэтэ болсон баха. Эмэгтэй надад өөр найзлалтай бил. Тэр эмэгтэй нь бас нөгөө Hairs дээр тоглоод ийм минутаа тэгээд бас үерхсэн юм бас. Гэхдээ үерхсэн үгүйг нь мэдэхгүй байна л да ямар ч лээсээ боо бас юм. Нэр бодоодсэн чи миний бас хайртай жүжигчин бол Kim Woo Bin юм байна. Амар госон тий. За чи тэр түүхийг яриач. Kim Woo Bin. Kim Woo Bin яг нөгөө хор тавдар тусаад одоо баг 2-3 жилийн имчилгээнд яваад гэхдээ одоо л итгэсэн гэсэн бүрэн итгэсэн. Одоо зүгээр нөө амралт шаардлагатай байгаа. Нөгөө нэг кино тоглож байгаа тийм. Тэгээд нөгөө яг тэрийг мэдхээсээ өмнө нэг драма тоглосон заяа. Тэгсэн чинь тэр драманыхын дүр нь жүжигчийн хор тавдар туссан жүжигчний дүр байсан. Тэгээд тэр драманд тоглоод би тэрийг үзээгүй л дээ. Үхч дуустдаг гэсэн сайн мэдгүй. Тэгсэн чинь ингээд дараах нь өөрөө хор тавдар тусдаг жүжигчин болоо. Тэг бүр хортой юм. Тийм. Яг юуны хор тавдар гэдгийг сайн санахгүй. Тэгээ нөгөө шин минаа тэ үрхдэг нөгөө Oh My Venus-ийн үрхдэг. Тэгээд яг тасралтгүй нөгөө амар хасраад хажуудан дандаа байсан гэсэн. Тэгээд нөгөө идэхснийхэн дараа нөгөө нэг аяллаар явцсан хоёулаа. Нэг зургийн тарцсан нэг 70 эрэг мэрэг дээр амар хөөрхөн бас ингээд тэмэрлэлцсэн. Бүр амар гоё хайрын түүх баг. Тийм. 30 настай юм шүү дээ одоо. Тэгээ нэг жил хор тавдрын имчилгээ хийлгэсэн. Энэ тэр аяллахын зураг. Тий. Би нэг нэрээ харсан юм байна. 4 жил үерхэж байгаа юм шүү дээ. Гэрлэж байгаа юм уу? Тэг гэрэлсэн дээр ах уу. Чигш. Тэг. Шимина бас хөөрхөн шүү. Би тэгтээ Oh My Venus-ыг үзээгүй л одоо хүртэл. Хүмүүс гоё гэхээр нүдгүй байгаа шүү дээ. Хүмүүс гоё гээд байгаа болохоор тех тосон бүр үзмээргүй санагдаад. Тэгтээ нөгөө нэг хацарныхаа хонхорхоогоор ингээд штэ. Тэрийг л мэднэ. За юуны хор тавтартайсэн нэр. Хамар мамар. Хамрын хүндийн юм шүү вэ, тийм байна. Хамраасаа ингээд нөгөө хоолой руугаа нийлж байгаа тэр хэсэг нь одоо хоолой гэх юм да тийм. Хоолойных юм байна л да. Хоолой хамарных. Нөгөө нэг хамарны нэг тийм буглаа өсчихээр ямар юм гэддэг лээ. Гамрит тишэлсэн. Тэрийг юу ч хортоод. Тэр арай хортовдөр биш хаа. Гамрит шүү. Өөр юм бах уу? Тийм. Түүх байд юм байна. Kim Woo Bin бол үнэхээр гоё жүжигч.
Тэр нөгөө нэг Ice Bucket Challenge гээд болж исэн шүү дээ. Тэрүүгээр нөгөө нэг Kim Boo-bin оролцоод тэгэл амар даруухан заяо. Тэгэл ингээл workshop бүхийг бол тэгэл сандал дээр суугаал тэгэл дээрэс нь ингээл амар хүүтэн ус асгаж байгаа шүү дээ. Тэснээ ингээл ингэж доошоо ингэж болонгуудаа зүр үсээ хоошин самнаал тэгэл баярлаа. Ингээ дуусчихсан амар даруух. Ямар ч тийм нөгөө реакц авахгүй ямарсан. Гэтэ тэр нь улам хайр үргэсэн юм. Тэгээ одоо дахиж кино минод тоглох юм уу яах юм бэ? Тоглох байхаа. Яг үгүй амраарэ. Бие саматаар. Бас хормоо хордыгээрээ. Сонсож байгаа л тийш. Энэ хүн юу цэрэгт явсан юм болоо? Цэрэгт үү? Цэрэгт явах гэжсэн чинь өвдөөд тэгээд нас нь өнгөрцөн баг. Магадгүй тий. Явсан юм шүү. Өвдөөд тэгээд чөлөөлөгдсөн юм байна. Тэгээ нас нь яг тэгсэн юм. Яг нас нь ягаал. Нас нь өнгөрөөл. Тэгээд дэмжлэгээ дуусгачаад яваарэ гэсэн минь. Нөгөө K-pop-ийн Dark Side маяг гэсэн шүүд драма явуулчихлаа. Хайр. Төлөө 2014 оноос би чамаас хэлсэнүүдээ хэлэх үү? За нөгөө Super Junior-ийн 2010 Super Junior-ийн хамтлагийн ахлагч Iteg гээд оддын аниг бас хөтэлдэг гэсэн. Тий. Тэрний аав нь 2014 оны 1 сард аав хоёрыг алаад амиа оролцсон гинэ. Итегийн эмээ өвөөг аав нь алаад өөрөө амиа оролцсон. Тэгээд яагаад гэсэн чинь нөгөө нэг тэр эмээ нь хортой битэртэй. Тэгээд өвөө нь Альцгеймертэй. Тэгээ нөгөө асар чадгаа болоод өөрөө ч гэсэн сэтгэл готролд ороод аав нь тэгээд оролцсон гэсэн. Тэгэхээр л ингээд хичнээн наана энэ хүн чинь ингээл инээгээл тэр үед нэвтрүүлгийг хөтлөөл одоо ч гэсэн ингээл үзэхээр оддын бараг л яг тэр үед нөгөө ид хүчээ авч исэн бах тий. Тэгэл наана ингээл нэг баян цэтгэлэн гоё айлттай ингэж харагчаад цаанаа тийм амар асуудалтай байдаг юм шүү дээ. Өөр ямар. Тэгээд ингээд сайн мэдхгүй хамтлаг асалт ороод 2 гишүүн нас орчихсан юм. Ladies Code гэнэ хамтлагийн нэр. Тэгээд 4 минут гэдэг хамтлагийн үеэр тоглолтын үеэр ингээд голны юм арай нэг өндөр юм хэсэг байсан юм шиг байгаа. Тэсэн чинь нөгөө хүмүүс тэрэн дээр нь нөгөө гарч үзэх гээд нөгөө илүү сайн харагдана арай өндөр учраас тэгээд 25 хүн гарсан юм гинэ. Тэсэн чинь нөгөөх нь одоо ингээд төсөөлөх юм бол ингээд ийм голны юм дөрвөлжин ийм хэсэг байгаа юм. Тэгшүнцэгт хэлбэртэй гэх юм уу да. Тэгээд тэрэн дээр нөө хүмүүс гарсан чинь нөгөөх нь нураад тэгээд 25 хүн нас орсон. Тэг концертын үеэр. Тэг доор нь хүмтэн байтг. Тэг ямар ч байсан. Одоо нийтээс хайвал одоо тэр нурцсан зураг нь байл. Тэг би тэгсэн нэг газар 16 хүн нас орсон гэж уншсан чи 20 та өгсөн баг юм. Тэгээ дараагийнх нь гэсэн чинь нөгөө F4-ийн нөгөө хийл тоглолтог дүр. Тэр найз охиноо зоддож хүүхдийн зулбалсан эрэхтэр оцолцсон. Тэр бүр амар хэрэг манай найз усыг ярьжсэн байхгүй юу. Тэгсэн чи ингээд найз охиныгоо бүр амар 2-3 удаа жирэмсэн болгосон гэсэн. Тэр бүр ганцхан удаа биш юм шиг үлээ. Тэгэл ингээл яг жирэмсэн болохоор нь ингээл зодоол тэгэл ахуул махуул гэж амар югаал. Тэгээ ахуулсныхаа дараа нь ингээл очиол нялуураал заяо ингээл буцаал ингээл уучлахгүй ч муугаал. Тэгэл буцаал нийлчдэг заяо. Тэгэл дахиад жирэмсэн болгоцсон гээл бүр тэр бүр амар тийм давтан тийм болсон юм шиг аа. Тэр тэгтээ амар тийм даруухан царайтай хүн тэгнэ гэхээр бүр амар толгоонд багтахгүй байгаа. Тэгэл бас наана ингээл гимгүүч гэсэн таана тийм амар хат шүү дээ. За тэгсэн чинь дараа нь 21-ны Backbone хар тамхины хэрэг гэнэ. За тэр яасан бэ гэсэн чинь Америкаас амфетамины орцтой тийм им зөөлж ирэх завдаа нөө солонгосын гайл дээр саадуулагдаад тэгсэн гэс. Тэгээд дараа нөгөө нэг YG-ийн захирал Ян Хёнсук нөгөө мэдээлэл гаргацсан байхгүй. Тэгээд тэрийг уншсан чинь
одоо Пакбом Америкт өссөн юм байна л да. Тэгээд хөл бөмбөгийн мэрэгжлийн тамирчин болох мөрөдөлтэй. Тэгээд ингээд бэлддэг гэсэн гинэ тамирчин болох гоо. Тэгсэн чинь тоглож байгаа үед нөгөө хамтлаг гинэ багийнхан нэг тамирчин охин газар дээр насаараад тэгээд тэрнээс хойш ингээд нөгөө нэг травма аваад тэгээд сэтгэл готролд ороод anxiety-тэй болоод тэгээд сэтгцэн эмчд үзүүлээд ингээд байнга им авч уудаг байсан. Тэгээд дахиж хөл бөмбөг тоглож чадхаа болоод тэгээд Солонгост ирээд дуучин болсон юм байна л та. Тэгээд тэрнээс хойш л дандаа нөгөө Америкаас тэгж имээ авч уудаг гэсэн. Тэгээд яг тэр баригдах үедээ Америкт очихороо ингээл имээ аваад өөрөө ингээд авчираад уучдаг гэсэн. Тэгээд баригдах үедээ нөгөө нэг Америкт очиж уудсан. Солонгост Америк ажилтай. Тэгээд нөгөө шуудангаар авсан юм байна л та. Тэндээс нөгөө ээж нь ч гэлөө явуулсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө баригдаад тэгээд тэр им нь харт амхны найрлагатай. Ер нь ихэнх сэтгцэн юмнууд чинь жоохон. Ер нь л нөгөө имийг л ууж хүмүүс мансараад байгаа шүү дээ. Тэгээд тийм амфетамины найрлагатайс гэсэн. Тэгээд би бүр амар яг харт амх хэрэгэлцсэн болов гэж бодлоо ш тэгсэн чи хөөрхөн амтан. Тэгэл тэгсэн чинь бас нэг хүмүүс наач худлаа угаасаа хэрэгэлдэг тэгээд ингэж аргалж байгаа маргалж байгаа. Зарим нь болохоор үгүй нэрэл өвчтэй. Гэхдээ нөгөө имлэг нь тэр Америк дахь имлэг нь бүх нотлох баримтыг гаргаж өгөөд юм жигнэс нь өвчтэй гэд тэгээд хэрэг нь намжижсэн юм. За тэр топ бас яг цэрэгт байх үед нь харт амхны хэрэг илрээд тий нөгөө үснээс нь гарч ирсэн. Үснээс нь нөгөө нэг харт амхны тийм найрлаг. Тэг үснээс нь илэрт юм уу? Тий одоо харт амх чинь хэрэглээд хэдэн жилийн дараа бүр яг бүрэн арилдаг гэд. Тэгээ тэр хүртэл ингээд юу одоо биеинд нь тийм юу найрлага бас байж идэм шиг байна. Тэгээд хүртэл байж идэм шүү дээ. Тий ингээд аваад тэгсэн чи харин харт амх хэрэгэлсэн гэж юугаад тэгээд цэргээс хөөгдсөн юм шүү. Үгүй мүү? Тэг үргэлжлүүлсэн баг. Тэгээд хэсэг хөөгд тий хэсэг цэрэгт байхгүй жаад буцаж утсан байсан. Тэгээд цэргээ яг 2 жил бол яг хаагаагүй. Тэгээд сүүлийн хэдэн сард нь сайн дурын ажил хийгээд тэгээд цэргийнхаа албыг яг тэгж дуусгасан юм билээ. Тэгээд яг тэр сайн дурын ажил хийж явах үед нэг монгол охин очсон билээ. Тэгээд топтой уулзсан билээ. Хаяа фэйсбүүкээр яваад амар ой нөгөө нэг тэр охин зүгээр нэг 14 хоногийн л хугацаатай Солонгос явах болсон юм байна л та. Тэгээд тийж явахдаа нэг ямар нэг одтой таарчих юмсан ингээд амирх боддог байсан юм л та. Тэгтээ бас амир Big Bang-ийн шүтэн бишрэг чинь. Тийж яагаад амир санамсаргүй байдлаар тэр нөгөө сайн дурынхны ажилд нь ингээд явцсан юм шиг байгаа. Ямар ажил хийжсэн? Мэдхгүй. Тэгээ яварчлаасаа топын бичлэгийг хийцэн тэгээ гар барьж марцсан. Йоо, ямар азтай юм. Тийм болсон мөлий. За дараагийнх нь. За тэгээ 2014 онд болсон дараагийн гэсэн чи EXO анх 3 хятад гишүүнтэйсэн. EXO ч 6 хятад 6 солонгос гишүүнтэй лөө. За хараа тий. За ямар ч гэсэн нөгөө хамгийн алдартай хятад гишүүн нэг Крис Ву юу яагаад гинт одоо нөгөө нэг SM-тэй гэрээ цуцалмаар юм гээд шүүхтэй. За. Бэчгаарэ. Эндээ болоод яа. Миний утас би хейсэри гэж хэлээгүй штэ. Yes гэсэн чинь шууд хейсэри гэд сонслоо. Яна. За. Ажиллаа. Ямар арчлаа. Тэг Крискинт 2014 онд одоо гэрээ цуцалмаар нэг шүүхтэй SM-ийг шүүхтөгөөд тэгээд яагаад гэрээгээ цуцлахын тулд шүүхтэй Солонгос нөө амар хатуу гэрээ тийм шүү дээ компаниуд тэгээд шууд ингээд цуцалчих болохгүй юм чи нөгөө нэг тодорхой хэмжээний орлого оруулна гэдэг амлалцсан байгаа. Тэдэн хүртэл хамтаж ажиллана гэдэг амлалцсан байгаа. Тэгээд яагаад тэгсэн бэ гэсэн чи нөгөө хятад гişүүдээ амар гадуурхдаг. Тэгээд ингээд би муу байна, ядарч ийн гэд хилээд хахад хүн шиг биш ингээд эд зүйлтэй харьцаж байгаа юм шиг харьцдаг. Тэгээд нөгөө нэг ажлыг өөртөө нь ярилцахгүй одоо чи юм хийн гэж яадаг. Тэгээд тэрийгэ тулгадаг. Тийм учраас ингээд гарч ийна гэд
Тэгээд Крис Лухан хоёр эхлээд гараад тэгээд дараа нь хин үлдлээ дээ. Тэг ямар ч 3 дахь нь ингээд бас тэр ондоо тэгтээ нэг хэдэн сарын дараа гарчсан бэл. Тэгээд энэ 14 онд гарсан гэсэн үг. 14 онд юм болсон бэл. Тэгэхээр 14 оноос хоошоогоо EXO ч бүр амар ирч яваад дээ. Тэгэхээр тэр үед Крис үү байхгүйсэн гэсэн үг. Байхгүйсэн гэсэн. 14 онд гарсан. Тэгээд одоо бас нэг хэвтэ гişүн байгаа тлээгээд тэр нь бол хамтлагтай байгаа. Гэтэ Солонгост ирж нөгөө бусдаа зүгээр ажиллаж чаддгүй яа гэсэн чи бас нэг дипломат харилцаа мэрилцээ. Яаж чаддгүй гэсэн. Тэгэхээр ингээл хятадын бас гадуурхаж харьцаж бишцсэн тийм. Бас л яг цаагаараа тэр компани л амар байдаг. Тэ Girls' Generation Jessica гарсан гэнэ амтлагаас 14. Адинэ EXO-гийн Baekhyun тэгээд Taeyeon Blue эмэгтэй Girls' Generation. Бас нөгөө ирэх байгаа скандал гараад 14 онд тэгээд бас ингээд Taeyeon юм байна. Girls' Generation-ийн Taeyeon EXO-гийн Baekhyun хоёр үргэлжчихсэн юм байна. Оо ямар хөөрх юм. Тэгсэн чинь нөгөө баригдсан чинь ингээд амар уучлахгүйгээд яг тэгтээ яагаад ингээд үргэлжснийхаа төлөө тийм солонгосчууд бас ингээд амар финүүд амар ууралсан. Оо ямар ч юм. Тэгээд энэ Кеяны онгоцны бодол дээр ингээд уйлцсан. Таралцсан финүүд болгоос ингээд уучлахгүйсэн гэдэг аахгүй юу. Тэгтээ яагаад болохгүй гэж харин тийм хүмүүс эдтэй юм чинь тийм. Тэгтээ хэцүү юм аа. Тэгээ салсан гэл. Жил хэдэн сар үргэлжсэн гэлээ. Салсан гэл. Уг нь одоо үргэлжсэн юм шүү дээ тийм. Баригдаг бол үргэлжлэх гэсэн. Оо яа. Өөр амар юм. Адинэ сайн амарлсан Сали чинь 14 онд US мөлийн хамтлагаасаа гарсан мөлийн нөгөө амар ядраад энэ бас ингээд зовоод ингээд компанид хэлсэн ч гэсэн тоогоогүй. Тэгээд эхлээд хэсэг завсарлага авна гэжээд тэгээд хэдэн сарын дараа бүр гарсан мөлийн хамтлагаас. Тэгээ нэг иймэрхүү юмнууд болчихсон мөлий 14. Гэтэ яг ийм үед шүтэн бишрэгчт нь амар хэцүү байдаг хаа. Нэг тохой. Яна гэж санаа зовоод. Хэцүү. Тэгээд наана хичнээн гоё ч гисэн цаанаа тэгэл амар их сэтгэл готрол дарамтанд ороод тэгэл тэрийг хинж ойлгохгүй. Тэгээд сэтгэл готролд ороод амарлцсан гэж яхад нь хүмүүсийн комментнаас болоод сэтгэл готролд ороод амарлцсан гэж. Тэгээд коммент ямар хамаатай юм гэж үгүй. Тэгэл яг тэр хүний оронд л очиж үзэхгүй бол тэгэл мэдэхгүй шүү дээ байж үзэхгүй бол. Тэгээд тэгэл нэг сэтгэл готролд орсон юм чинь гарахад бас хэцүү юм шүү дээ. Тийм багт чинь тэгэл байнга юу ч хийсэн амар их хүн харж байгаа тэр үнийг. Тэгэл тийм амар дарамттай байдаг. Хичнээн наана ингээл гоё байгаа ч гэсэн. Нэвтрүүлэгт орсон ч ингээл нэг л тэгж байгаа ч гэсэн. Тэгээ одоо яг бодохоор ингээд яг нэвтрүүлэгт орж байгаа тийм хүмүүсийг амар гоё аз жаргалтай идэв штэ. Тэгэл яг цаана яг юу болж байгааг мэдэхгүй. Тэгэл тэгж бодохоор бас амар хэцүү санагдчих. Тэгээд солонгос бас тэр нэг сэтгэл гутралын сэдв чи ингээд ярихад жоохон хориотой. Ярих дургүй ер нь хүмүүс нь. Тэгээ нэг тэр яг нэг жинхэнэ өвчин биш. Зүгээр зам аялж байгаа ч гэдэм үү. Сэтгэж яах гайг болчихно. Эсвэл хүн болгохгүй нэг л дээ энэ төр гэдэг. Тэгж хүлээж авдаг. Ер нь депресс гэсэн үг үү? Тийм. Тэгээ нөө Shiny-гийн Jong Hyun байна 2017 онд бас амар орлсон. Йоо. Тэр бүр амар хүн цохол тасан юм шиг байгаа тий. Тэгсэн чинь тэр ингэдэг байсан гэж хэлж штэ ингээд нөгөө
ганцаархнаа ингээд соло өрөн бүтээл хийх гээд тэгээ ерөөсөө тийм амжилттай болж өгөхгүй. Тэгээд хамтлагийнхныгаас одоо хамтлаг дотроо ингээ өөрийгөө амар тийм муу гэж боддог байсан гээд ер нь л нэг тийм би хичээгээд ерөөсөө болохгүй байх гэж өөрийгөө амар тэгэж голдог байсан юм шиг л. Тэгэл ер нь ингээд яг тэр уран бүтээл нь нэг сайн явж өгөхгүй инээ тэрийг зөө би сонссноо л ярьж байгаа. Тэгээд тэрнээсээ болоо сэтгэл готролд ороод тэгээд юусэн юм шиг л амиа хорлцсон юм шиг лээ. Тэгээ сэтгэл готрол чинь өвчин штий жинхэнэ тийм штий. Юмчд үзүүл хэрэгтэй, шаардлагатай бол юм уу хэрэгтэй. Тэр нь солонгост ч эхэлтгээр наад ер нь нэг тэгж хүлээж авдаг сэтгцээ гэж. Монголд ч гэсэн тий. Ерөөсөө тийм сэтгэл зүйчдэр очиж эмчлүүлнэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тэгээд очиж хэлжүүл ямар миний мэдрэл модсон байгаа юу гэж ингэж барыг авдаг тий. Тэнд очингууд цаашлаа шараад руу явчих гээд байгаа юм шиг л юм барыг боддог бах тий. Яг үндэ аль тийм биш шүү дээ. Тий. Хүн нөгөө тасгал хийгээл хоолой хиндэгтэй адилхан. Тий шүү дээ. Шаардлагатай үед нь өөрийгөө амраах, хэлдэгэн бодохгүй байх хэрэгтэй шүү. Ер нь бүх юм л сэтгэл зүйн амар нөлөөтэй шүү дээ. Өндөг шаруул итгүү нэ. За тэгээд өнөөдрийн K-pop, K-drama, K-life-ийн талаар нэг юмрхүү байлаа. Тэгээ яг яриагүй юм бол зөндөө байгаа өө. Зөндөө бас жоох юм хэцэгцэг болсон уу? Гайгүй юу? Гэтэ арай гайгүй байна. За. Ямар ч лээс K-life дотроо л ийсэн. Тэг ингээ нөө дараагийн юм толгойд орж ирээд гэлс ярихгүй л мартчих гээд эсвэл нэг дараагийнхаа юмыг ярихаар нэг өөр сэдв рүү орчих гээд байгаа юм шиг санагдаа. Хайгаад за гээд үгээ залхиж байна. Тэгээд яг үндэ яриагүй юм зөндөө байгаа. Тэгээд яг одоо л яг толгойд орж ирж байгаа юм л энэ. Тэгээд ихэнх гой жүжигчд нь бүгд цэрэгт явцсан болохоор одоохондоо жоохон K-драмагийн царайлаг жүжигчдийн тийм тоглож байгаа кинонууд нэг байхгүй юм шиг санагдаад байна шүү дээ. Одоо нэг чиний саяны нөгөө нэг анагаач тэр тоглолдог жүжигчин гэлсэн шүү дээ. Жи чанаа тэрний чинь шин драма одоо гарч байгаа шүү дээ. Тэр чинь цэрэгээс ирээл баран шууд тийм юу кино зураг авалтанд орсон. Тийм ээ харин Melting Me Softly лөө. Эсвэл Melt Me ч л тиймэрхүү. Тэгээд GD цэргээс ирсэн амар баяртай. GD баяр үргээ нэг сонсч ивэл баяр үргээ сайн байсан шүү. Хайртай шүү. Амар хөөрхөө тэгээ хүмүүс нөгөө амар их бичлэг хийцэн. Ингээд GD хэвлэл мэдээллийнхэнд хандж байгаа хандлага тэгээд VIP-д хандж байгаа хандлага гээд амар хөөрхөө хэл мэдээллийнхэнд ингээл амар даруухан ингээл зүгээр яслал тэгэл за баяртай. Тэгсэн чи VIP-ийнхний урд тэгээ амар хөөрхөн ингээл сандраал тэгэл нөгөө нэг хоолойтой цамцаа бүр ингээл нэг дээшээ олгоод нэг доошоо олгоод тэгэл нөгөө жоохон хүүхдээс очиж цэцэг аваад тэгсэн тэр жоохон хүүхд нь аппа гэдээ дуудсан гэсэн. Тэгсэн чи ингээд амар сэн бантаад амар хөөрхөн. Тэр жоохон хүүхэд ааваа гэдээ дуудсан гэсэн. Амар хөөрх. Тэгээд эренгүүтээ нөгөө нэг Peace -1 гэдэг нөгөө брэндээ дахиж сурталчлаад тэгээд яг тиймэрхүү загварынхаа хувцсуудыг өмсөд эхэлсэн чи хүмүүс дахиад нөгөө homeless fashion гоё л эсэ. Уг нь гоё тийм. Надад л гоё л харагдсан. Ингээд яг цэргээс ирэхээс өмнөх би яг нэг Infinity Challenge энтерт орж исэн яг хуцалтуудыг харсан ахгүй юу. Тэгсэн яг тэр үедээ надад амар сэн санагдчихсэн. Одоо болохоор амар гоё ингээ амар тасцсан. Тэгээд хөрхөө шүү. Infinity Challenge гэдэг амар гоё нэвтрүүлэг байна. Би яг GD Taeyeon хоёрын
Тэгээ тэр нэвтрүүлэг ер нь л амар гоё юм. Яг миний хайртай дуучид орсон. GD Taeyeon тэгээд Аюуд нэг дуртай шилтэй. Тэгтээ яг хуу дайжгүй штэ. Тэгээд Hyuko яа би Hyuko хайртай. Миний Instagram Hyuko-гоор дүрсэн. Hyuko-гийн альбомын Hyuko. Тэгээд нөгөөх нь Giant T хиний Giant T гэдэг нь шүү дээ. Тэрийг солонгосоор Giant T. Giant T гэдэг л. Тэгээд Giant T бас амар хөөрхөн шүү. Тэгээд тийм хүмүүсээ бүгдээрээ яг нэг дор орсон болохоор надад яг тэр дугаар бүр амар таалагддаг. Тэгэхээр Infinite Challenge чинь 17 онд л дууссан. Аха. Тэгээд яг сүүлд нэг драма үзсэн аахгүй юу? Тэр эмэгтэй нууцлаг амьдрал гээд. Тэгсэн тэрэн дээр нөгөө нэг яг шүтэн бишрэгчдийн талаар гардаг. Йоо, тэр бүр би тэндээс бараг л өөрийгөө би шүтэн бишрэгч биш юм байна гэдгийг олж мэдсэн. Ингээд тэд нар чинь бүр амар экстремүүд нь л дээ. Тийм экстрем бас биш. Тий, бүр ингээд алхам толк шиг мэддэг. Тий, алхам тутмын мэддэг. Бүр ингээд гэрээ хаана гэдгийг мэддэг. Гэрт нь явж очиод гадаа нь хүлээдэг ч гэх шиг тий. Хизээ хаанаас ирэх юм бэ? Тий, тэгээд онгоцны буудлын дээр тосч аваад тэгээд зургийн зүгээр ингээд өөртөө ч юм уус л хэвлэл мэдээлэл одоо тийм сошиал медиад зориулж авдаг ч юм уу. Тэг бүр амар том камертай ингээд шүтээнийхээ хойноос гүүгээл зургийг аваа явааддаг. Солонгостой л тэр яг өмнө юм шиг л тий. Тэр тэгээд бүр ингээ өөрсөндөө нэр өгцөн. Тэг яг бүр ингээ жинхэнэ шүтэн бишрэгч тэг Магл гэж бас байдаг. Магл нь болохоор нөгөө Harry Potter дээр нөгөө шидтэн биш хүмүүсийг Магл гэдэг гээд тэгээд шүтэн бишрэгч биш хүмүүсийг бас Магл гэдэг мэдэг гээд яа тийм нэг хитрхи галзуу хитрхи гаж тантай гэр мөрт нь ордог гэр мөрт нууц камер тавьчихсан. Тэр бас нэг сэтэв байна. Тийм бүр галзуу фэнүүд байдаг заяа. Бүр ингэ сэтгцэн өвчтэй болсон бүр тэрийн нөө Sesan фэн гэдэг юм л. Тэгээ бүр ингэ гаж тантай бүр ингэ татвар хувцсыг улгайлаад гэрт нь ороод тэсний байх буудалд нь одоо ингэ Японд очиод тэнд буудалд байна гэдэг шүү дээ. Тэгвэл төрүүлж ороод ингэ EXO-гийн тим тохиолдол гарч ирсэн. EXO-гийн өрөөнд фитнест нь ингэ камер тавьсан. Бас арай л тэр хүмүүс ярина. Хөвшин хүмүүс бол биш баха. Дандаа жоохон охтууд тий. Дандаа жоохон. Тийм баяалын охтууд. Тий баяалын охтууд л ах тий. Яа, тийм хятад яваа. Тэгсэн яг тэр кинон дээр бас тийм гардаг. Нөгөө бүр амар группийн амар том группийн охин. Тэгээд зүгээр ингээ гэрийнх нь гадаа зүгээр хүлээгээ зогсож идэг наад. Амар машин жишээ ундаг. Тэгэл нэг эмэгтэй яг байрнаас нь яг нөгөө гол дүрийн эмэгтэй нь байрнаас нь гараад ирсэн чинь шууд зургийг аваад тэгэл хинтээ шиантай чаашаантай үерхдэг гинэ тэргээд тараагаад гисэн чинь нөгөө манай гол дүрийн хүн бас өөрөө бас нөгөө шүтэн бишрэгч нь тэгээд өөрөө нөгөө нэг тийм хэвлэл мэдээллийн яг юм нөгөө юу дайралтанд өртөөд тэгээд зодуулж модуулаад өндөг шидүүлээ тэр бүр амар тэр кинон дээр нөө Чашианы дүрт тоглолтог нь YG-ийн яг нөө дебютлэг үү тэгтээ дуу гаргачихсан. Тэгээ нилээд кинод тоглолцсон. One гэд рэпер. Тэгээ нөө Show Me the Money-д 2 удаа ороод сүүлийнх тийм төрүүлсэн билүү дээ. Тэгчихсэн бил. Тэгээ уулнал ингээд дебют хийх ёстой. Тэгээ яагаад ч юм байгаа л гэдэг. Би тэр кинон дээр White Ocean гэд хамтлагийн дуучин гэж гардыг штэ. Тэгэхээр нь би яг үнэхээр White Ocean гэдэг хамтлаг байд юм болоо гэж бодоо. Тэгээ би өрөөнийхөө охинтой нөгөө K-pop ярьж агаад хүч нөгөө White Ocean гэд хамтлагийг тавьдаа гэсэн чинь тийм юм байдаг. Нөгөө кинон гараад ирсэн. Тэгсэн чинь зүгээр тэр кинонд зориулаад тийм хамтлаг гаргаад тэгээд дуучин муучин ингээ хотлоогасаа тийм зохиосон юм байлээ. Тэгэхээр би үнэхээр K-pop сонсдгоо юм байгаа. Тийм би зүгээр л Hyuko хайртай, GD хайртай, Big Bang хайртай. Өөр би
Blackpink BTS-ийг нэг сонсдоггүй л дээ, зүгээр л би Jennie таартай. Зүгээр л Jennie бол хайр. Үнэхээр хөөрхөн. Blackpink BTS бас би сонсдог юм аа. Blackpink л сонсдог. Цөөхөн дуутай шүү дээ. Чи Blink мөн үү? Би Blink мөн. Blink forever. Тэр шүтэмшрэгчэд бас өөрсдийн гэсэн нэртэй тийм. BTS-ийг болохоор юу гэлээ? Army. Тий, Army. Тэгээд Blackpink-ийг болохоор Blink. Big Bang-ийг болохоор VIP. 21-их чинь юу гэлээ? За ямарчлаасаа амар сүртэй нэртэй юм билий. Тэгээ нэг бүр 2011 2001-д ингээд Facebook группэд идэгсэн шүү дээ. Tiara-гийн Queens ч л юу лээ. Тэр нэрээрээ ингээд фэн группүүд нь тэгэл амар уулзалт тэр хийж идэг. Гэтэ би очиж байгаагүй л дээ. Зүгээр ингээд хүмүүс нь уулзаад тэр уулзалт болж исэн юм уу? Ямар ч Safety Island гэх болж исэн. Амар л их тийм болдог байсан юм аа. Гэтэ би нэг уулзалт гэснээс нэг кафе бэн Монгол нэгдээд F4-ийн нөгөө хин ирчихсэн шүү дээ. Ким бом болов. Монгол ирчихсэн шүү дээ. Тэгээ бид нар ингээд найзуудаараа очижсэн байхгүй хичээлээ тарчаад тэгсэн чи яа фэн герлууд чинь үнэ амар амарлаа. Би тэгээ түлхээл шахаал тэгээ ингээд бид нар бол ингээд ороход урд хоёр л юм байсан. Тэр хоёр үннийг л ингээд гүрийцэн бол орох байсан байхгүй. Тэгсэн чи бид нар айгаад үйл. Тэгээд ингээд гар гараасаа барьцсан заяа бүгдээрээ дээш тийш ингээд татаад бидэд. Тэгсэн чи би тэд айсандаа ойрлоод нөгөө охтууд нь фэн учраас ойрлоо. Йоо. Бүр амар юм болт юм байл өстэй амар. Айсандаа ойрлоо. Тэгээд айж хагаад ингээд би энийхээ гар тавигдах гад. Тэгээд явцсан. Гэтэ яг 2 өдрийн дараа л бол. Гэтэ миний бодлоор Монголын тиймэрхүү шүтэмшрэгчид амар худлаа юм шиг санагдав. Яг солонгосчуудыг яг дуурайгаад орилж морилоод байгаа шиг. Тийм, орилох хэвээр юм шиг л. Гэхдээ яг бүр яг үнэхээр жинхнээсээ амар хайртай хүмүүс байдаг л хат л та. Тэгээд нөгөө Метромалын кафе бенжин ингээд хоёр талаасаа цогоор харж байлдаа шүү дээ. Тэгээд бид нэр ингээд тойроод нөгөө талаас нь хачингуудаа ингээд шилэнд нүрээ наагаад яана харж исэн. Тэсэн чи амар тийм өндөр тэгээд жижиг нүртэй. Яа, миний нөгөө Ким Донхан байгаад Ким Донхан бас Монголд ирж ирсэн шүү дээ. Нөгөө BBQ chicken гээд тэрүүгээр ирж ирсэн. Тэгсэн чинь нэг өдөр нэг юмд оролцох хэрэгтэйсэн байна л та. Гэтэ энэ зүгээр амд амцсан яриа би яг үнэн үгүйг нь мэдэхгүй. Тэгсэн чинь энэ надад амар паналта санагдаад тийм үү. Тэгээд нэг барьцаалагдсан гэсэн Ким Донхан. За хинд нэг юм баян үгүй нэг баян гард тэгснээ нэг газар авэцснаа заяо чи манай охинтой суум гэсэн. Манай охинтой суу тэгвэл тий. Гэтэ энэ хотлоо ах гэж би амар бодд юм аа. Хотлоо ах. Тэгээд тэгтэл бүр амар хэрцгий яагаад. Зөвхөөс үнэн бас. Тэг ингээд фантастик нөхөрш. Нэг юмд нэг арга хэмжээнд орох хэрэгтэйсэн чинь тэрэн дээр ирэхгүй удаадсан юм байна л та. Тэгсэн чи яасан гэсэн чинь барьцаалагдаад тэгээд нэг амар нэг юм кепком малгайтай машинаас гарч ирээд кино. Яа тэгэл машинаас гарч ирснээ. Ингээл чи бараг миний охинтой суум өдөр гэсэн байшаа мэдхгүй. Тэгээд насаас чинь тижээ яа үр юу лээ хөрөнгөө өв цалах хэмжлээ гэсэн. Тэгсэн байшаа мэдхгүй. Тэгэл тэр жүжигч одоо хааж явд. Саяхан нөгөө нэг идрэг комедиантай болчихсон шүү дээ. Идрэг Instagram руу нараад хараарай. За. Тэгээд тань тохиолцсон юм. Ямар хөөрх юм. 21-ны фэнүүдийг Blackjack гэдэг. Super Junior Ихийг Elves тийш дээ мэддэг л шүү дээ.
Мэдрэлээсэн шүү дээ. Тийм. EXO-гийнхаа EXO-L. А тийм гэсэн. Тэгээд One Direction-д team нэр байд юм уу? Directioners. А тийм үү? Яр хөөрхий. Directioner Forever. Бас групп байсан. Тийм Facebook тэгэл бас уулздаг. Би ч тэгтээ уулзч байгаагүй л дээ. Тэг итгэхгүй хүмүүнээ хасчнаа группээс. О бас. Тэг итгэхтэй байх гад бас нэг пост хийчихнэ. Өнөөдөр төрсөн өдөр нь гэж үгүй. Төрсөн өдрөөр нь уулздаг бүр. Оо яар хөөрхий. Чи уулзчихсан уу? Би нэг ч тийм уулзлаа. Би тэгтээ eBay-с One Direction-ийн зурагтай кейс. За. Твиттер үзэг. Стикер энтер захиалаад тэг зарчсан. Оо яар хөөрхий. 2 дахин уулзарчсан. Бас сайн биш. Хоббигоор мөнгө олно гэдэг чинь аз жаргал тэр би 13 тэглүү 4-ээс байгаа байхгүй юу? Тэг ба мөнгө зөнгө олцсон. Чи одоос зүгээр гихтч. Нас ахигдсан. За дуусах уу? За тэгээ уул амар хэм уг нь тийм. Ингээд яг ухаад инээдрэг гэвэл өгөнд алдаан ч ингээд. За тэгээд жоо юм ихтгэсэн бол уучлаарай. Хэлээрээ. Дараагийн дугаар дээр уулзъя. Баяртай. Баярлаа. ASMR